Гран Канария ирчихсэн байна. 3 хонсон. За энд байсан өдрүүдээ гой дурсгалтай өдрүүдээ хаваалцъя. Бас өртөг зардал ямар болсон талаар хаваалцъя. Тэг хүсэх юм бол үзээрэй. За 1 сарын сүүлээр очисон гэхэд цаг агаарын хувьд 18-аас 22 градусын хооронд байсан. Арлынхаа хойд хэсгээрээ илүү сэрүүн, арлынхаа урд хэсгээрээ арай дулаахан байдаг юм байна. Ингээд энэ арал дээр би 2 дахь удаага ирж байгаа. За энэ бол бидний түрээсэлсэн машин. Онгоцны бодлоосаа түрээслээд онгоцны бодолтой буцаад айчиж өгсөн. Машин түрээсэн дээр нэг юм хэлэхэд кредит карттай байж машин түрээслэх юм бол илүү хэлбэр байдаг юм байлээ. Кредит карт нь жолоо барьж байгаа жолоочийн нэр дээр байх хэрэгтэй. Бас нэг юм хэлэх мартсан байна. Сүүлд Европ хоорондын нислэгүүд онлайнаар чекнэ гэх юм бол төлбөргүй. Яг очиод онгоцны бодол дээр чекнэ хийх юм бол төлбөртэй болсон байл шүү. Зарим нэг эйрлайны компаниуд. За тэгэл Европын нөгөө сүлжээ дэлгүүрүүд нь байдгаараа байгаа хамгийн хямдхан үнэсний дэлгүүр мэдээж Lidl. За ингээд түрээсэлсэн байшингаа ямар газар яаж барьж байгааг сайн бас ойлгоогүй түрээсэлсэн юм лээ. Нөгөө Google Map-аас дээрээс нь харахаар ингээд нөгөө газрынхын өндөр нам нь мэддэггүй хавтгай харагдаад байгаа шүү дээ. Гэтэл байшин байна болохоор энэ Канариагийн яг орой дээр байдаг хуулан дээр байдаг байшин гэж тарсан. Тэр хүртэл бид нарт янз бүрийн аймаар бас үтгсэлэнтэй гэж холилдсон замаар явсан. Сүүлдээ би бүр би буруу газар ирээд байгаа юм болов уу? Одоо ээжигээ нөхрөө хүүхдээ дагуулсан ингээд энэ газар зөө гэж явж байгаа шүү дээ. Сүүлдээ өөрөө иргэлзээд хаана хүрээд ирчвэл гэж бодсон. Яа тэгэхээр бид төсөөлөхдөө ингээд зочид буудал ойрхон байна гэж бодсон байсан. Гэтэл яг үүндээ амар өөр газар ингээд захиалчихсан. Kitchen area. Aquí tienen un pastel que les deja mi padre siempre a todos los huéspedes. Espero que les guste. Mañana te preguntaré a ver qué tal. Here is a cake that my father always leaves for all the guests. I hope you like it. Tomorrow, I will ask you to see how it goes. Okay, gracias. Баяр түрээслэгч маань маш nice эмэгтэй байсан. Тэгээд бид нар хоорондоо ерөөсөө Google Translate ашиглаад ярьсан. Яагаад тэгэхээр хоорондоо англиар нэвтрэлцгийн тулд испаниар яриад англиар орчуулаад тэгээ харилцаа явсан. Охин 2 настай Луна гэдэг тэгээ байшингаа Луна гэж нэрлсэн. Аав нь биднэрт торт хийсэн байна. Ooh, wow. Thank you. Ooh, 3 bedrooms. Wow. Хуучин ижилүүдийг орчин үетэй холилдуулж ингэ decoration хийсэн байна. Эдлийн машинууд парад тавьсан байна. Дагнаа хүртэл ингээд Google Translate-ийг ашиглаж тэр хүнтэй ойлголцсон. Painting. Ерөнхийдөө бол маш хямд төсөр аргаар гэрээ зүгээр маш сайн дизайнтай болгож чадсанараа одоо тэр сайтуудаас хүмүүс захиалах нь илүү байд юм лээ. Эднийх болохоор Booking.com, Airbnb дээр байршсан учраас хоёр талаас нь битүүн ингэ захиалга ерөөс зөксөө зайгүй бараг өдөр нүх алгасгүй захиалганд дүүрдэг газар юм лээ. Тэгээ үнэлгээ нь маш сайн байд юм лээ. Эндээс нэг ойлгосон зүйл нь болохоор ирж байгаа түрээсэлж байгаа улсуудтайгаа маш сайн контакт үүсгэж надтай бүр шаатлал байн яаж нээж эндээчгүй юу энэ гэл ер нь бол маш их ингэ кэр хийдэг бэлэг өгнө. Яг явахын үед бол стан баяртай энэ гэл твж мөврэл тэгэл та манад байсан сэтгэлээ одоо аппликейшн дээр заавал бичээрэй баярлаа гэж хэл явуулт юм лээ. Бүр үнэхээр хүмүүс сэтгэл бичдэг. Үнэлгээ өндөрлөдөг нь орчиж байгаа байхгүй. Тэгээ энэ аргыг бас хүмүүс манай монголчууд гэсэн ашигламаар сурмаар санагцсан. Эхний яран хоол байна. Зя дагна болохоор энэ чи. Хамаа үзсэн. Зя чи болохоор галтгоо. Ингээд таамөрөө ингээд чи кино ном тавьсан. Энд болохоор жорлон байна. За энэ болохоор нэг бас унтлахны өрөө байгаа. За маш гоё унтлахны өрөө байсан. Одоо энэ чи 2 унтлахны өрөө байгаа. Нэг нь за ийм унтлахны өрөө. Нөгөөх нь ийм унтлахны өрөө. Тэгээд эхний өглөө сэрхэд маш хөтөн байсан. За ер нь арлынх нь хойдлоор сэрүүхэн гэж биелсэн шүү дээ. Бид нэр яг тэгээ таарсан. Хоёрдугаар гадаа бороо орж исэн энэ байшин маань маш хөтөн байшин байсан. Хөлтөж өгөх зэрсэн. За тэг өглөө босоод кофе чанаад хоол унд сайга бэлдээд гарах бэлтгэлээ хангасан. За. Тэр атлын. Оо, гоё дулаахан биш дээ. За гадаа бороотой
Бассейн руу орж чадахгүй байгаа учраас 7 настай энэ жакуз руу орж байна те. Ямар вэ? Ингээд нааш хараарай. Хөвцнүүдээ ингээ угаагаад өлгцгөөцөө. За. Энд болохоор энэ бассейн дотор хийх юмуд байгаа юм байна. Энэ жакуз нэ. Ээж нь явж хоолоо хий. За ингээд ийм. Нарийн шарлагын юм. Сгүүдтэй. За тэнцээ гадаа гэрэлт ажиллах юм мэлээ. Яг хаяг бүр заасан юм шүү дээ. Яасан юм бэ? Энэ өмөдөс муу шарч идсэн болсон. Тийм болоо. Гран Канари болохоор галтуулын тогоо тэгэл ном ногоон шиг ой тэр дундаа гинет бүр илсэн цэл яг Dune кино шиг бүр илсэн цэл байдаг. Дээрээс нь авирах юм уулгаад явах газрууд ихтэй. Энүүгээрээ бас маш алдартай. Гэвч нь болохоор Европт илэрх учраас Европоос жуулчид маш өвчтөг. Тэнцээ resort-ууд маш сайн хөгжсөн, маш олон төрлийн бийчтэй, спагаараа бас сайн хөгжсөн учраас энэ бүхэн татагдаж ирдгээс гадна ингээ олон улсын нислэг хүлээж авах хонсны бодлоод одоо нислэгийн connection бас их сайтай юм билэ. Надад бол төрсэн мэдрэмж нэг тийм Испани гэхэд бас Африкчсан, зарим хэсэг нь Латин Америк хүмүүс шиг юм шиг холилдсон соёлтой юм шиг надад мэдрэгцэн. За тэгээд мэдээж далайн хоол зөндөө өөрсдөө гэсэн бүр онцгой чизтэй юм байлээ. Испани дэлхийд юу лээ ичи Европт нэг дордог аквариум гэсэн үү? Тий, нөө давстаа усных нь. Зөвхөн давстаа усных нь Европт нэг дордог. За яаж алхдаг гинэ? Яа. За сэний шиг алхаарай. За тавтаач. За яваарай. За харъя. Яа. Харин тий. За яваарай. За би сайн зураг авъя заяа та тий. Дандаа шоуны динозаврууд байна. Үчигчийн артаа. За аавны баа. Энэ цэцэг бүгнөө 5 нас Би шаар дурчлаа. Ане гүриа.
нилээд хідэн эмэгтэйчүүд бол дээгүүрээ левчгөө нүцгэн явахыг харсан. Тэгээ хаас айгу эрэгтэй эмэгтэй хөл бөмбөг тоглохоос гадна ерөнхийдөө нэг тийм бүгдөө тарган байна уу, туранхай байна уу, зүйл хамааран нүцгэн ингээд дээгүүрээ явчихсан. Би улаан цамшлыг хийгээд авсан. Эвгээс нэгдээд хангалттай бичиж чадаагүй. Торгоо явж штэ. Тэр эхлээд 5 хүртэл авсан. 18 цаг хүртэл дахиад 1 цаг сонголцлаа. Тэгээд хамгийн гол нь надад энэ амар их таалагдаад тийм. Ачдаг биш. Зүгээр торгоод ингээд торгуулийн утсын нөгөө шил арчигч дээр нь хийгээл явчихдаг. Тийм юм тийм. Аха. Ерөөсөө Европ жуулчдын одоо гол цагаа өнгөрүүлж байгаа зүйлсүүдийг харахаар энд бол санал болгоод байгаа түрээслээд байгаа активитинуудын одоо харангууд тэр нь дандаа нэг бол hiking, эсвэл biking, surfing, diving, snorkeling, одоо бас бүр wind surfing гэж нэг юм байгаа дэлээ. Ерөнхийдөө дандаа л ямар нэг активити үйл ажиллагаанд таамаглах гэж тэрний төлөө зорж аялж ирдэг юм байна гэдгийг л аягүй сайн анзаарсан. Подавь. Яг загвар өмсөгч нар шиг муу шиг биш ээ. Загвар өмсөгч нар шиг. Дараагийн под. Дараагийн под. Одоо тэр замаа явах замаа харсан чинь муухай өгч. Амар зам бай гэж яг л тэрээр явах юм. Яг л тэр замаараа Тэгээ танаа минут дээрээс энэ хараад яаж ямар явна гэдээс үсдэг юм шүү. Ярьж галах юм даа. Сайхан зам хэрэгч. тийм экстрим юмд амар тавтай. Паркийн аялал үсэрч хараадаг тоглоом дээр юу ч холоогүй шиг санагдаж байна. Дараагийнхаа өдөр бид нэр Лас Палмасынхаа хуучин барилгуудтай хотоор гутмаар нь жоохон зугаалсан. Тэгээ ерөөхдөө жуулчдын годом, хоолунд, соёлын өв төвхтэй газрууд гэдгийг сонирхсан. Хуучны сүм ер нь хуучны барилга байшин байхаас гадна эндхийн хөгжим, хувцас, түүх соёл нь бас их эртнийх байдаг учраас их сонирхолтой түүхүүд байд юм лээ. Бас цагаараад үзэх хэрэгтэй юм лээ. За тэгэл бүх юм ерөөсө чат AI-аас л бүх мэдээллийг асуугаас таайлсан. За ямар ч хэлсэн хагасаа мэдсэн санд энэ Гран Канария Лас Палмас дээр одоо яг энэ ч юм болохоор хамгийн хуучны таун байгаа. Энд чи паркинг үнэгүй эдгийм дээ. Нэг жагсаа. Хой мэнэ. За ингээд төгөр нь алхажсэн чинь яг Испани хүн бид нар руу кимчи та нараа өгсөн, та нарын гэр бүлийг харааж ийн гэх мэтлэн араас ойрлж морилоод хятадаар яриа солонгосоор ярьж үзээд ингэсэн. Тэгээ ер нь анзаараад хахад Аз хүмүүс маш зөвхөн Монгол хүнтэй нэгч таараагүй. Яг буцахтаа онгоцны буудлын дээр Монгол гэр бүлтэй таарсан, бусдаар л өөр хүмүүстэй таараагүй. Тэгэхээр энд бол ингээ Аз хүмүүс аяг цөөх харагддаг учраас бас ийм өнцгөөг үзэлтэй ийм Испани улсууд бас гуйлах чинь гэдэг юм уу, годомжин гэдэг улсууд зөндөө байд юм билэ. Тэгээ тэдгээр улсууд яг онгоцны буудлын дээр байсан, бас төв дээр нь байсан. Тэгээд тэр нь жаахан эвгүйснэгцэн бидний түрээсэлсэн машины хажуудлыг нь хатаасаар зурцсан байсан гэх мэтчлэн иймэрхүү зүйлүүдээс анзаарчихсан. Тэгээ явахдаа айл болохын арлын урд хэсгээр нь байрлаж урд хэсгийнх нь ресортууд урд хэсэгт нь байсараад буцах юм бол дулаахан бөгөөд аюул багтайхан байлаа шүү. За тэгээ мэдээж Азийг бодох юм бол бүр одоо илүү аюулгүй байгаа шүү. Энэ жижиг. Итэр бүх жижиг. Хашаа явлаа энэ бүрийн жоохон. Энд байгаа бараг бүх машинууд жижигхан мэдээж том машин мэрсэ байна. Гэхдээ ихэнх машин ийм жижиг хараа. Яа тэгэхээр энэ арлын уул юу хаасаг явах зам нь амар нарийнхан. Тэр нарийн замаар жижиг машин л багтана. За.
Нэрийн хин гэдэг гинэ? Gray. За. За одоо надад газар дээр явуулаад үдтэй харъя. За нэр нь хин гинэ? Gray. Орцсон уу? Би ганц өдөр Цаад хаалга хаачлаа орой. За би Яваарай. гараагаа уусаад нүүдний байгаа. Зөнгөө хайрмаг юм. Оо. Өнгөнгийн бэлтаа наацстэй тий. За ерөнхийдөө 3 шөнө 4 өдрийн зардал ямар шоолсон бэ гэхлээр ирж очихын одоо Будапештээс Гран Канариагаас Швед рүү нисэн. Ингээ хоёр талын нислэг нь нийтдээ үнэ нэг хүний 500 мянган төгрөг болсон. Тэгэхээр сая 500 мянган төгрөг гэсэн үг. Дээрээс нь энэ нөгөө нэг түрээсэлсэн байшин маань болохоор нийтдээ сая 750 мянган төгрөгийн орчим шүү. За дандаа би currency-г ингээд шилжүүлсэн байгаа. Дээрээс нь машин түрээс маань болохоор 308 мянга, за 310 мянга. Тэгээд бас дээрээс нь юусэн бэхээр бид нар нөгөө нэг аквариум орж үзэхэд 3 том хүн нэг жоох хүүхд өнгөө гэдэг ингээ 362 мянга болсон. За тэгээд хүнсний дэлгүүр лөө 3 одоо шүн 4 өдрийн хоол унсныг гэртээ хоол унд хийж идэх юм гээ авахад нийтдээ бас л нэг 300 мянган төгрөг болсон. 300 мянган төгрөгийг татчих болно. Ингээд нийтэд нь харахаар аялын зардал маань гарч ирж байна. Энэ бид нар нөгөө амар хөөхтөн байж хаад өөр хэсэг төрөөд ирсэн чинь дулаахан болонгод амар цуцаан хувцастай зарим хэсэгт амар салхитай зарим амар дулаахан бүр өчр нотхгүй энэ аралж ингээ дээрээ дотроо өөр уур юм сул цаг агаартай юм байлээ. Тэгээд дээрээс нь бид чинь хаа байсан Монголоос яваа. Тэгээд Европын зарим орнууд сэрүүхэн байгаа учраас өвлийн күрсгтэй гарцгаас учраас ингээл цаг агаар хоорондоо зодтолтой бол. Би одоо 2 удаа очиж үзсэн ирнээсээ л надад маш их дутуу мэдрэмж төрсөн. Дараагийн удаа явахдаа заавал урд хэсгээр нь явна. Тэгээд өөр үзэж харах, хийж үзэх хүсэлтэй юмуд маш их хүлцсэн байгаа. Ингээд дараагийн маань зогсоо болбол Шведийн Стокгольм хот руу бид нисэх гэж байна. Дагна төвшөр амар ядарсан. Энэ хоёр бүр ятраад ингээд унтцсан байсныг битсэн. Рианаяр бол тансаглах хүмүүст бол тансаглах боломж байхгүй. За массын нислэгт маш тохиромжтой, үнэн нь хямд гэдгээр алдартай. Тэмч учраас маш их орлого олсон. 1984 оноос хойш ажиллаж байгаа Ирландийн эм компани гэдэг. Нислэгийн илүү дутуу бүх л юмнуудыг хасаад байж болох хамгийн бодит хямд үнийг санал болгодог нислэгийн эйрлайн байгаа шүү. Энэ бичлэгийг болохоор би хийгээгүй шүү. Энийг дагна хийсэн байлээ.